За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Smart сонголт даатгалын брокеринг компани гүйцэтгэх захирал Жалбуу байна. За өнөөдөр Ердийн даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалтанд миний бие эрсдлийн удирдлага гэсэн хичээлийг та бүхэнд танилцуулнаа. За ингээд хичээлийнхээ агуулга руу оръё. За эрсдлийн удирдлагын хичээлийн гол агуулга бол эхний хэсэг бол эрсдэл гэх ухагтхууны тухай онлын ойлголтуудыг өгнө. За хоёрдугаар хэсэгт бол эрсдлийн удирдлага эрсдлийг хэрхэн удирдахдаг тухай аргачлалуудын талаар ярилцсанаа. За эрсдлийн тухай бол хүн болгон өөрсдийн ойлголттой байдаг. Бүгд эрсдлийн тухай мэднэ. Гэхдээ яг онлын үүднээс бол эрсдлийг бүх салбарт нэг ижил агуулгаар тайлбарладаг тийм нэгдсэн нэг тайлбар гэж бол байхгүй. Салбарт эрсдлийг өөр янз бүрээр ойлгодог. За тухайлбал одоо муу зүйл тохиолдох магадлал, хохирол тохиолдох магадлал, аль болох зүхтааж хол байх ёстой зүйл гэх мэтчлэн одоо янз бүрээр эрсдлийг бол тайлбарлаж байгаа. Бид хэд ерөнхийдөө эрсдлийн тухай иймэрхүү генерал ерөнхий ойлголтуудтай байдаг. За онлын үүднээс ялангуяа даатгалтай холбогдуулж эрсдлийг тайлбарлахад тухайлбал хоёр ийм нөхцөл заавал яригдах ёстой гэж үздэг. За нэгдүгээрт бол үр дүн тодорхой биш байх гэсэн нэг нөхцөл тавьдаг. Өөрөөр хэлбэл тухайн эрсдэл яг тохиолдно гэдэг магадлал нь 100% тодорхой биш байх ёстой гэсэн санаа. Хэрвээ үр дүн цорын ганц үр дүн тохиолдох магадлал нь 100% тодорхой байгаа бол тэрийг эрсдэл гэж үзэхгүй. Нөгөө талаас тохиолдох тэр үр дагавруудын дагуулах үр дагавруудын ядаж нэгэн сөрөг үр дагавар байх ёстой гэсэн ийм хоёр шаардлага бол тавьдаг. За энийг бол одоо тодорхойгүй байдал болон хохирол дагуулах магадлал гэсэн ийм хоёр нөхцлөөр авч үзэгдэж байгаа. За ерөнхийд нь тайлбарлаж хэлбэл эрсдэл гэдэг бол бидний хүлээгдэж буй үр дүнгээс бодит одоо нөхцөл байдал сөрөг тийш хазайх магадлал бодиттоор оршин байгаа үйл явдлаа гэж тодорхойлж хэлдэг. За тэгээд эрсдлийн тухай эрсдэлтэй холбоотой онлын бусад бүрэлдэхүүн одоо ойлголтууд бас бий. Тухайлбал цэвэр эрсдэл гэх ойлголт бас бий. За мөн нөгөө талд нь speculative risk буюу дамын эрсдэл гэж байгаа. За өнөөдөр бид нэр даатгалтай холбогдуулж эрсдлийн хичээл үзэж байгаа учраас илүү бид нэр цэвэр эрсдлийн тухай ярилцсан. За яагаад гэвэл даатгалын салбарт даатгалаар шилжүүлж удирдах болдог эрсдэл бол илүү цэвэр эрсдлийн агуулгууд явдаг учраас энэ эрсдлийн тухай илүү ярилцсанаа. За цэвэр эрсдэл гэж юу хэлж байгаа вэ гэхлээр ямар нэгэн ол золох боломжгүй зөвхөн алдагдал хүлээх эсвэл хамгийн багадаа тэг үр дүн авчрах ийм одоо эрсдлийг цэвэр эрсдэл гэж нэрлэдэг. За нөгөө талд нь дамын эрсдэл гэдэг бол одоо алдагдал хүлээх магадлал байгаа хэдий ч нөгөө талд бас ол золох боломжтой төрлийн эрсдлүүдийг бол ийм дамын эрсдэл гэж ярина. Тухайлбал одоо мөрөөдөд тоглоомын эрсдлүүд байдаг. За мөрөөдөд тоглоомын хувьд бол танд хоёр үр дүн хүлээгдэж байгаа гэсэн үг. За нэг тал нь бол мэдээж та мөнгө алдах буюу мөрийг алдах эрсдэл байгаа. За нөгөө талд нь бас мөрийг авах, мөрийгөө хожих, шагнал хожих ийм эрсдэл байж байгаа. Тэгэхээр ийм хоёр төрлийн ийм эрг сөрөг хоёр үр дүн хүлээгддэг эрсдлүүдийг бол ийм дамын эрсдэл гэж нэрлэдэг. За энэ төрлийн эрсдлүүдийг бол даатгалын аргачлалаар бол удирдахгүй. Даатгалын аргачлалаар одоо удирддаг цэвэр эрсдэл бол тохиолдсон тохиолдол зөвхөн сөрөг үр дагавар дагуулдаг ийм эрсдлүүд. Тухайлбал галын тохиолдол те. Галын тохиолдол бол тохиолдох юм бол зөвхөн хохирол дагуулна. Өөр ямар нэгэн эрг үр дүн дагуулах боломжгүй. Тэгээ ийм эрсдлүүдийг бол одоо цэвэр эрсдэл гэж нэрлэж байгаа. За нөгөө талд нь суур ба тухайлсан эрсдэл гэж бас бий. Фундаментал шинжтэй нийгэм эдийн засаг улс төр болоод байгалийн гамшигт үзэгдлүүдээс үүсдэг маш өргөн цар хүрээтэй тухайн нэг нутаг дэвсгэр тухайн нэг бүсэд харьяалагдахгүй нэлээ өргөн цар хүрээнд нөлөөлдөг тийм эрсдлүүдийг бол одоо суур эрсдэл гэж ярина. Тухайлбал одоо биднүүдийн 2-3 жилийн өмнө одоо бидэнд тулгарч байсан ковид халдварт өвчин энэ төр бол одоо тухайлсан эрсдэл гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл энэ бол нийгмийг хамарсан илүү өргөн шин чанартай болдог учраас эдгээрийг бол суур эрсдэл гэж үзнэ. За зарим тохиолдолд бол суур эрсдлүүдийг даатгах боломжгүй байна. За нөгөө талд нь бол тухайлсан эрсдэл гэж байгаа. Тухайлсан эрсдэл гэдэг бол дагуулах үр нөлөө хохирлын үр дүн нь яг тодорхой
оролцогч талуудад л нөлөөлдөг, тухайн одоо орчиндоо л нөлөөлдөг ийм тодорхой хязгаарлалттай эрсдлүүд байна. Тухайлбал хоёр машин зам дээр мөргөлдөж болно. Хоёр машин мөргөлдөхэд бол дагуулах хохирол нь бол зөвхөн тэр мөргөлдсөн хоёр машины хүрээнд л яригдана. За бусад одоо зам тээврт оролцож байгаа талууд ч юм уу, тэр нийгэмд ч юм уу, тэр орчинд нийтдээ ийм үр дагавар дагуулах нөхцөлгүй байгаа ийм одоо эрсдлүүдийг л тухайлсан эрсдэл гэж үздэг. Тэгэхээр даатгалын салбарт орж ажиллах гэж байгаа төлөөлөгчдийн хувьд, даатгалын салбарын мэргэжилтнүүдийн хувьд бол илүү энэ тухайлсан эрсдлийг авч үзнэ. Яагаад гэвэл тухайлсан эрсдэл гэдэг бол илүү даатгалын аргачлалаар шийдэж болдог ийм эрсдэл байгаа. За мөн дараагийн нэг эрсдэлтэй холбоотой нарийн ойлголт бол энэ peril болон hazard гэсэн ойлголт байдаг. Ялангуяа даатгалын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд бол энэ хоёр ойлголтуудыг л нэлээд сайн ойлгосон байх шаардлагатай. За эрсдэл гэдэг бол өөрөө оршин байгаа бодит нөхцөл байдал гэхээс гадна эрсдэл тохиолдох магадлалуудыг өсгөдөг, тэрэнд илүү тийм эерэг нөлөө үзүүлдэг тийм хүчин зүйлүүд бас бий. За тэрийг бол илүү одоо hazard гэж одоо нэрлэдэг. За нөгөө талд peril гэдэг нь юг хэлж байгаа гэвэл эрсдлүүдийн ийм ерөнхий эрсдэл дагуулах хүчин зүйлсүүдийг хэлдэг. Тухайлбал гал гэдэг бол peril, гал гэдэг бол үндсэн эрсдэл. Харин гал тохиолдох магадлалыг дэмжиж буй хүчин зүйлүүдийг бол hazard буюу одоо тухайн эрсдэл тохиолдох магадлалыг өсгөдөг хүчин зүйлсүүд гэж үзнэ. За тэгэхээр даатгалын тухай ойлголтод peril-ээс гадна hazard-ын тухай ойлголтууд аягүй чухал. Өөрөөр хэлбэл тухайн эрсдлийг үнэлж дагуулах хохирлыг болоод тохиолдох магадлалыг үнэлэхэд энэ hazard буюу тухайн эрсдэл тохиолдох магадлалд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийг авч үзэх нь илүү чухал ач холбогдолтой байдаг. За тухайлбал зарим нэг жишээнүүдийн тухай. За physical hazard гэсэн одоо бас ойлголт байдаг. Тухайлбал энэ дээр бол тохиолдол хамгаалтын систем бол одоо physical hazard буюу бодит юм hazard гэж үзнэ. Тухайлбал аливаа барилга байшин галын аюулаас хамгаалсан ийм тохиоллын системтэй байна гэдэг бол тухайлбал гал тохиолдох магадлалыг бууруулж буй ийм хүчин зүйл гэсэн үг. За галын эрсдэл тохиолдлоо гэхэд тухайн эрсдлийн дагуулах одоо санхүүгийн хохирлыг хамгийн бага байлгах, бууруулах чиглэлд авч буй юм арга хэмжээнүүдийг хэлнэ. За тухайлбал саяхан бас Хөвсгөл аймагт ийм худалдааны төв шатсан ийм кейс гарсан. За энэ дээр тухайлбал худалдааны төв өөртөө ийм галаас хамгаалсан цахилгааны одоо богино холболтуудаас үүдсэн иймэрхүү галуудыг илрүүлдэг ийм тохиоллын систем нэгт байсан бол за нөгөө талаас одоо гал гарлаа гэхэд галыг унтраахтай холбоотой ийм бороожуулагч систем, за галын гидрант гих мэтчлэн иймэрхүү системүүдээр тоноглогдсон байсан бол тухайлбал тэр зах бүрэн одоо шатахгүй байх магадaltaй байсан. Галд одоо тодорхой хэсэг нь өртөөд тодорхой хэсгийг нь одоо тэр арга хэмжээнүүдээр дамжуулж удирдах одоо бууруулах юм боломж байсан. Тэгэхээр нөгөө талд бас иймэрхүү арга хэмжээ, иймэрхүү одоо хүчин зүйл байхгүй байна гэдэг нь бол тухайн эрсдэл бол тухайн барилга байшин бол эрсдэлд өртөх магадлал илүү өндөр байна гэсэн ийм агуулга болдог. За ингээд physical hazard гэж авч үздэг олон хүчин зүйлүүд бий. Тухайлбал барилгын хийцлэл байна. Барилгын хийцлэл өөрөө ийм модон материалтай, сэндвич материалтай. За тэгээд ийм хөөсөн цөр шатамхай материалаар дулаалсан энэ төр байвал тухайн барилгыг бол эрсдэлд өртөх магадлал хамгийн өндөртэй. Ийм hazard өндөртэй барилга байшин гэж үзнэ. За бидний хамгийн ойрын жишээ гэвэл одоо тээврийн хэрэгсэл бас байж байна. За жолоочийн нас залуу туршлага бага байх тусмаа тухайн тээврийн хэрэгслийг бол одоо замын хөдөлгөөний осолд өртөх магадлал илүү өндөртэй гэж үзээд одоо энэ physical hazard илүү өндөр байна гэж үзнэ. За physical hazard-ыг товчхон дүгнээд хэлэхэд бол ер нь бол хэмжиж болох үзүүлэлтүүд, хэмжиж болох хүчин зүйлүүд байгаа болвол тэдгэрийг бол physical hazard гэж хэлнэ. За нөгөө талд нь хэмжиж болохгүй хүчин зүйлүүд гэж бас бий. Тухайлбал энэ нь бол яг тухайн эрсдэлт хүчин зүйлдэд хандаж буй хүмүүсийн хандлагаас хамаардаг асуудал байгаа.
тухайлбал илүү хайхрамжгүй болгоомжгүй байдал байж болно. Замын хөдөлгөөнд оролцохдоо илүү дүрм журм дагдаггүй, замын хөдөлгөөний дүрм журмуудыг зөрчдөг. За машин тэргээ одоо хайхрамжгүй байршуулдаг. Гэх мэтчлэн иймэрхүү одоо хүмүүсээ хамаарсан, эрсдэлд хандах хандлагаасаа хамаарсан хүчин зүйлүүдийг бол moral hazard гэж одоо үздэг. За эрсдлийн тухай ойлголт ялангуяа даатгалын салбарт ажиллаж эрсдлийг үнэлэх гэж байгаа мэргэжилтнүүдийн хувьд бол энэ physical болоод moral hazard-уудын аюул занлуудыг бол зөв үнэлж, зөв тооцоолж бас эрсдлийн одоо үнэлгээгээ хийх нь аягүй чухал байдаг. За нөгөө талд эрсдлийн тухай эрсдлийн удирдлагатай холбоотой бас нэг чухал ойлголт бол эрсдлийн түвшин, за мөн хохирлын цар хүрээ гэсэн ийм хоёр ойлголт байж байгаа. За эрсдлийн түвшин гэдэг бол ерөөсөө тохиолдох магадлалыг хэлж байгаа. Давтамж гэж ойлгож болно. Тухайн эрсдэл жилийн хугацаанд одоо 2-оос дээш удаа ч юм уу 3-аас дээш удаа болж байгаа бол энийг бол одоо тухайлбал эрсдлийн давтамж гэдэг үзүүлэлтээр хэмжинэ гэсэн үг. Хэдэн удаа тохиолдож байгаа вэ гэдгээр нь энэ эрсдлийн давтамжийг хэмждэг. Нөгөөх нь бол эрсдлийн одоо дагуулах үр дагавар буюу хохирлын цар хүрээ гэж байгаа. Risk severity enter гэж одоо бол ярьж байгаа. За энэ ойлголт бол тухайн эрсдэл тохиолдлоо гэхэд түүний дагуулах санхүүгийн хохирлын хэмжээг одоо тодорхойлдог үзүүлэлт. За гал гарлаа гэхэд галаас хамаарат тухайн гал нь 100 сая төгрөгийн хохирол дагуулах юм уу 300 сая төгрөгийн хохирол дагуулах юм уу тийм ээ. Тэгэхээр эрсдлийн үнэлгээг хийхэд нэгдүгээрт давтамж, хоёрдугаарт тухайн эрсдлийн дагуулах хохирлын хэмжээ гэсэн энэ хоёр үзүүлэлтийг зэрэг авч үздэг. За ингээд давтамж өндөртэй мөртлөө дагуулах хохирлын хувьд бага эрсдлүүд байж болно. Ийм жижиг одоо хохирлууд. За нөгөө талд давтамж цөөхөн мөртлөө нэг удаа тохиолдохоор өндөр хэмжээний ийм санхүүгийн хохирол алдагдал дагуулдаг эрсдлүүд байж болно. За үүнийг бол энэ эрсдлийн матриц гэдэг одоо матрицаар тодорхойлдог. За ингээд энэ эрсдлийн одоо давтамж, цар хүрээ, хохирлын дагуулах цар хүрээ зэргээс хамаарат тухайн эрсдлийг хэрхэн одоо удирдах вэ, даатгалж шилжүүлэх юм уу, өөртөө авч үлдэх юм уу, тухайн эрсдлээс зайлж хол байх юм уу гэсэн ийм эрсдлийн одоо удирдлагын төрлүүдийн хэлбэрээ сонгодог. За нөгөө талд эрсдлийн одоо төрөл ангиллал гэж бий. Ер нь бол одоо аливаа салбарын судлагдсан ойлголтуудаа илүү сайжруулахын тулд бол энэ ангиллуудыг ашигладаг. Ангиллуудыг ашиглаж байгаа гол шалтгаан нь бол тухайн сэдвийн хүрээнд ойлголтуудаа илүү цэгцтэй системтэй мэдлэг авах зорилгоор эрсдлүүд дээр бол ангиллал үүсгэж байгаа. За эрсдлийн олон төрлийн ангиллал бий. За түрүүний хэлсэн цэвэр болон дамын эрсдэл энтер гэхээс гадна стратегийн, үйл ажиллагааны, зах зээлийн, за кредит риск, мөнгө урсгалын, бизнесийн эрсдэл, за нэр хүндийн эрсдэл, хууль, комплаенс, нийслэлийн эрсдлүүд гэх мэтлэн олон төрлийн эрсдлүүд бол яг энэ бизнесийн хүрээнд бол яригдана. За тухайлбал одоо корпорац компаниудын хувьд бол бизнесийн эрсдэл, стратегийн эрсдэл, санхүүгийн эрсдэл, за хууль нийцлийн эрсдэл гэсэн ийм олон эрсдлүүдийн ангиллал бий. За ингээд тухайн эрсдлүүдийн ангиллал болгонд нь илүү наривчлан судалдаг. Тухайлбал санхүүгийн эрсдлийг бол дотор нь зах зээлийн буюу маркет риск, за кредит риск буюу энэ төлбөрийн чадварын асуудал, за нөгөө талд нь хөрөх чадварын эрсдэл гэсэн ийм ангиллуудаар ангилж байгаа. За хууль нийцлийн эрсдлийг бол дотор нь хуулийн эрсдэл, нөгөө талд нь зохицуулалтын болон нийцлийн гэсэн ийм хоёр ангиллалаар ангилаад явдаг. За энэ эрсдлийн одоо ойлголтуудын талаар бол та слайд дээрээсээ илүү тодорхойлж унших боломжтой байгаа. За мөн одоо даатгалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн анхаарах ёстой нэг төрөл бол энэ үйл ажиллагааны эрсдэл гэдэг эрсдэл байгаа. Operational risk гэж байгаа. За энэ үйл ажиллагааны эрсдэлд бол одоо хүнтэй холбоотой хүний нөөцийн эрсдэл, за тухайн байгууллагын бүх хөрөнгийн эрсдэл, за бизнес тасалдах, системийн уналт, мэдээллийн аюулгүй байдал, за хулгай залилан, аутсорсингийн
оюуны өмчийн гэх мэтчлэн олон эрсдлүүд, өөрөөр хэлбэл үйл ажиллагааны эрсдэл дотор бол даатгалаар шийдэж болдог олон эрсдлүүд багтаж явдаг. Тийм учраас үйл ажиллагааны эрсдлийн талаар илүү дэлгэрэнгүй судлах шаардлага бол бий. За ингээд эхний онлын хэсгүүдэд дуусгаад хоёр дахь хэсэг болгоход эрсдлийн удирдлагын тухай төлөө ярилцъя. За эрсдлийн удирдлагын ерөнхий суур ойлголт бол за эрсдлийг илрүүлэх, эрсдлийн дүн шинжилгээ хийх, эрсдлийн үнэлгээ хийх, эрсдлийг удирдах гэсэн нэг иймэрхүү ерөнхий процессор бол явдаг. За ингээд энэ ойлголтуудыг нийлүүлээд ерөнхийд нь бол байгууллагын эрсдлийн удирдлага буюу enterprise risk management гэж бол нэрлэдэг. За enterprise risk management-ийн ойлголт бол мөнгө даатгалын салбарт маш чухал. Ялангуяа даатгалын салбарт орж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол энэ enterprise risk management-ийн тухай илүү дэлгэрүүлж судлах шаардлага бол бий. За эрсдлийн удирдлагын хамгийн ихний алхам бол ерөөсөө эрсдлийг тодорхойлох, илрүүлэх тухай асуудал байгаа. Өөрөөр хэлбэл бидэнд яг ямар төрлийн эрсдлүүд учирч болох вэ, тулгарч болох вэ? За тэдгээр эрсдлүүдийг хэрхэн яаж илрүүлэх вэ тухай асуудал байж байгаа. Тэгэхээр энийг тухайлбал байгууллагуудын эрсдлийн менежерүүд, эрсдлийн мэргэжлэнүүд хэрхэн яаж хийдэг вэ гэвэл ер нь тухайн бизнесийн тасралтгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагаанд юу саад болж болох вэ? Юу аюул учруулж болох вэ? Юу түүнийг зорилгоос нь хазайлгаж болох вэ гэдэг л тооцооллуудыг хийдэг гэсэн үг. За ингээд эрсдлийн тулгарч болох эрсдлүүдэд жагсааж бичих, ямар төрлийн эрсдлүүд бидэнд учирч болох вэ гэдэг ийм асуултаас бол эрсдлийн удирдлага эхэлнэ. За ингээд дараа нь өөрт тулгарч болох эрсдлүүдийг тодорхойлж бичсэний дараа тэдгээр эрсдлүүдэд үнэлэх гэдэг ажил байгаа. За эрсдлийг үнэлэх бол түрүүний дурдсан хоёр хүчин зүйлийг авч үзнэ. Нэгдүгээр тухайн эрсдэл ямар давтамжтай байдаг вэ? Хэр өндөр давтамжтай байгаа вэ? Жилийн дотор 10 удаа тохиолдох юм уу, 20 удаа тохиолдох юм, эсвэл жилдээ ганц л тохиолддог эрсдэл юм уу? Гэх мэтчлэн энэ эрсдлийн давтамжаа тодорхойлно. За дараагийнх нь бол тухайн эрсдэлийн дагуулах хохирол ямар байгаа юм бэ гэсэн ийм хоёр хүчин зүйлээр үнэлгээ хийнэ. За ингээд үнэлгээ хийдэг, давтамж болон үнэлгээ хийдэг бас тодорхой аргачлалууд бий. Энэ дээр бол хүснэгтээр үнэлдэг. Тухайлбал 10 жилд нэгээс бага давтамжтай, 10 жилд нэг удаагийн давтамжтай, 5 жилд нэг удаагийн давтамжтай, жилд 5-аас илүү давтамжтай гэх мэтчлэн категориуд үүсгээд энэ дээрээ тодорхой оноо өгөөд ингээд эрсдлийн давтамжаа үнэлэх боломжтой. За дагуулах үр дагаврыг бол тухайлбал маш өндөр хохиролтой, за дунд зэргийн хохиролтой, эсвэл бага хохиролтой гэх мэтчлэн ийм левел үүсгэх байдлаар бас оноо өгдөг, скор хийдэг. За ингээд эрсдлийн давтамж болон эрсдлийн дагуулах цар хүрээгээ энэ хоёроо нийлүүлээд ийм эрсдлийн матриц гэдэг ийм риск map үүсгдэг. За энэ дээр бол X тэнхлэгийн дагуу болвол энэ эрсдлийн давтамжаа авч үздэг. Босоо тэнхлэгийн дагуу бол тухайн эрсдлийн дагуулах хохирлын хэмжээг авч үздэг. Ингээд тухайн эрсдэл бол яг аль хэмжээнд дээр байгаа юм те. Энэ дээр эрсдэл давтамж багтай мөртлөө хохирол өндөртэй гэсэн ангилалд байх юм уу? Эсвэл хохирол өндөртэй мөртлөө давтамж олон гэсэн ангилалд байх юм уу те. Ингээ эндээс хамаарат бол эрсдлийн мапа үүсгэн, риск мапа үүсгэн. За риск мапа үүсгэж харсны дараа тухайн эрсдлийг хэрхэн удирдах вэ гэдэг аргачлалаа сонгоно. За эрсдлийн удирдлагын аргачлалын тухайд бол эрсдлийн хяналт, эрсдлийг санхүүжүүлэх гэсэн үндсэн хоёр аргачлал бий. За үндсэн хоёр аргачлал дээр эрсдлийн хяналт нь бол тухайн эрсдлийг арилгах буюу eliminate хийх гэж байгаа. Нөгөөх нь бол эрсдлийг хянах буюу контролдох гэсэн ийм аргачлал бий. За нөгөө талд нь бол эрсдлийг өөртөө өрөх, эрсдлийг шилжүүлэх гэсэн ийм үндсэн дөрвөн бүлэг байж байгаа. За ингээд эрсдлийг хянах аргачлал бол дотроо бас олон төрлийн аргачлалуудаар задардаг. Урьдчилан сэргийлэх аргачлал бий. За эрсдлийг тохиолдсон үед нь корректив буюу засах арга хэмжээ бий. За мөн эрсдлийг илрүүлэх буюу детектив арга хэмжээ гэж бий. За эрсдлээс зайлсхийх юм заавар чиглүүлгийн аргачлалууд гэж бий. Директив аргачлал гэж бий. За ингээд эрсдлийн
эрсдлийн тухай ойлголт бол зөвхөн эрсдлийг шилжүүлэх тухай ойлголт биш байдаг. Эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх хамгийн сайн аргачлал эхний ээлжинд бол тухайн эрсдлийг өөрсдийн боломжит түвшинд хянах, контролдох зорилгыг тавина. Тухайлбал тухайн эрсдлээс хэрхэн зайлсхийж болох уу? За тухайн эрсдлийг тохиолдлох магадлалыг бууруулах аргачлал юу байгаа юм? За тухайн эрсдэл тохиолдлоо гэхэд дагуулах хохирлыг бага байлгах, бууруулах ямар ийм арга хэмжээнд байгаа юм? Гэх мэтчлэн ийм арга хэмжээнүүд бол бий. За эдгээрийг авсны дараа ямар ч тохиолдлоор эрсдлийг өөрсдөөсөө бүрэн шилжүүл зайлуулж чадахгүй учраас даатгалын аргачлалыг ашигладаг. За даатгалын аргачлал нь бол эрсдлийн бодит дагуулсан хохирлыг даатгалын компанид тодорхой зардлаар шилжүүлж байгаа ийм үйл явц. Тэгэхээр бол эрсдлийн удирдлагад хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргачлалын нэг нь бол энэ даатгалын аргачлал байгаа. Тэгэхээр даатгал тодорхой хураамж төлөөд тухайн өөрт учирч болох эрсдлийг танд дагуулах, танд учруулах санхүүгийн хохирлыг даатгалын компанид шилжүүлж буй юм аргачлал юм аа. Тэгэхээр товчхон дүгнээд хэлэхэд эрсдлийн удирдлагын тухай ойлголт бол бас зөвхөн даатгалын тухай асуудал биш. Эхний ээлжинд бол эрсдлийг тодорхойлж, илрүүлж, өөртөө дагуулах эрсдлүүдийг бол удирдах, хянах, чиглүүлэх гэсэн ийм аргачлалуудаар тодорхойлж, илрүүлж хянах зорилт тавина. За үүний дараа өөрсдийн удирдлагаас хол байгаа, өөрсдийн удирдах чадахгүй гэж үзэж байгаа. За нөгөө талаас санхүүгийн үр дагавар нь тохиолдоход илүү өндөр хэмжээний тохирол дагуулна гэж үзэж байгаа ийм эрсдлүүдийг бол даатгалын хөтөлбөрөөр шийддэг, даатгал шилжүүлдэг ийм аргачлал байгаа. За тэгээд та бүхэн эрсдлийн бусад ангилал, эрсдэлтэй холбоотой онлын бусад ойлголтуудын талаар бол эрсдлийн слайдаас дэлгэрүүлж үзэх боломжтой. За мөн даатгалын хөтөлбөр нь цаашаагаа тухайлбал яаж задардгийг, даатгал нь яаж хэрэгждгийг гэдэг талаар дараагийн даатгалын тухай хичээлүүдээс бол үзэх боломжтой. За ингээд энэ хүрээд эрсдлийн удирдлагатай холбоотой миний та бүхэнд ярих агуулга дуусч байна. За тэгээд хичээлийг анхаарч сонссон та бүхэнд баярлалаа.